Эрхэм үзэгчид та бүхэн энэ өдрийн төмөн амгалан айлтгая. Өнөөдрийн ярилцах сэдэв маань хүний эрхийн асуудал. Тэр дотороо эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн тухай бид ярилцах болно. Хүний эрх энэ үг хүн болгоны мэддэг жирийн хэрнээ амьдрал дээр хэрэгжиж биелэх явцад өдөр тутам цаг мөч тутам үүнтэй холбогдож байдаг. Бидний амьдралын амьд явах, аж төрөх, амьдрах хугацааны бүхий л туршид үйлчилдэг боломж гэж бид хүний эрхийг ойлгож болно. Одоогоос яг 65 жилийн дэртэ энэ өдөр Нэгдсэн үндэсний байгууллагаас хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргаж дэлхийд дахина зарлан тунхагласан түүхтэй. Энэ тунхаглал хэдийгээр хууль эрх зүйн хэмжээний баримт бичиг бус боловч дэлхийн улс орнууд хүний эрхийн талаар баримтлах бодлогоо, зарчмаа, хууль эрх зүйгээ боловсруулахдаа энэ түгээмэл тунхаглалын үндсэн тулгуур зарчмуудыг удирдлага болгож ирсэн байдаг. Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамбле Парис хотноо хуралдаж баталсан байна. Энэхүү тунхаглал нь дэлхийн 2 дугаар дайны туршлагаас үүдэж хүн бүхэнд төрөлх заяасан эрх бий гэсэн санааг анх дэлхийн түвшинд гаргаж ирсэн юм. Нийт 30 зүйл ангиас бүрдсэн энэхүү тунхаглал нь олон улсын болон бүс нутгийн хэмжээний хүний эрхийн гэрээ, хуулиудын үндэс юм. Хүний үнц нь нэр хүнд зайлшгүй эрхийн төлөө гэдгээ Нэгдсэн үндэсний байгууллага илэрхийлэн бүх гишүүн орнуудаа яс үндэс, хүйс, хэл, соёл болон шашныг хүл харгалзан хүний эрх, зайлшгүй эрх чөлөө хүлээн зөвшөөрч сурталчлахыг уриалдаг юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 1-р зүйлд хүний заяамал эрхийн тухай заасан байдаг. Хүн бүр төрхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүсийн ёсоор харилцах ёстой хэмээн заасан байна. Хэдийгээр социализмын үед гэж хуучин тогтолцооны үед хүний эрхийн зарим эрхүүд амьдрал дээр хэрэгжих баталгааны хувьд дулимг, хязгаарлагдмал байсан хэдий боловч олон талаар нийгмийн дэвшлийг гаргасан түүхтэй. Тухайлбал иргэдийн сурч болсрох эрх. Сурч болсрох эрхэд иргэд үн төлбөргүй сурч болсрох эрхээр хангагдаж ирсэн. Тэр бүхэл бичиг үсэг тайлагдах асуудлаар Нэгдсэн үндэсний байгууллагын ЮНЕСКОгийн тусгай шагналыг хүсэжсэн түүхтэй. Мөн эрүүл мэндийг хамгаалуулах эрх, тэтгэвэр тэтгэмж авах эрх, байгаль хамгаалах эрхийн асуудлуудаар бас дэвшилд хүрсэн ийм түүхтэй байдаг. Хүмүүсийн дэгширхийн асуудал, тэр дотроо эрэгтэй эмэгтэйчүүдийн дэгширхийн асуудлыг бүр 1924 онд баталсан улсын ангатгаар үндсэн хуульдаа эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нэг адил дэгш эрх эдлэх тухай заалтыг Аз ТV-ийн түүхэнд анхудаа оруулж өгсөн. Тэгвэл 1920-од онд манайхаас хойш Франц улс эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх олгосон байх жишээнтэй. Түүнчлэн арьс өнгөөр ялгарлан гадуурх асуудал 1960-ад он хүртэл Америкийн нэгдсэн улс зэрэг орнуудад хэрэгжижсэн. Тэр бүхэл 1980-ад он 90-ад он хүртэл бол апартейд бодлого, арьс өнгөөр ялгарлан гадуурх бодлого Африкийн зарим орнуудад хэрэгжиж нэлээд сүүлд бол одоо эцэс болсон түүхтэй байдаг. Ингээд бодохоор хүний эрхийн асуудал гэдэг бол маш их тулгамдсан, чухал, заяамал асуудал гэдэг нь бол харагдаж байна. 1992 онд батлагдсан Монгол улсын үндсэн хуулиар хүний эрхийн асуудлыг дэлхийн стандартын түвшинд хүргэж, өөрөөр хэлбэл хүний эрхийн түгээмэл тунхаглал болоод тэр биний дээр дурдсанчлан иргэний улс төрийн эрхийн пакт, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн пакт, бусад олон улсын хүний эрхийн салбарт гаргасан гэрээ хэлэлцээрүүдийн тэр төвшөнд хүргэж баталгаажуулж чадсанараа манай шинэ үндсэн хуулийн одоо ач холбогдол оршиж байгаа юм. Монгол улсын шинэ үндсэн хуулинд
Монгол улсын тусгаар тогтносон бүрэн эрх гэдгийн дараагаар хүний эрхийн асуудлыг хоёрдугаар үйлэг болгож авч үзсэн. Хүнийг үндэс угсаа, хил, арсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрлоор нь ялгуурлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна. Монгол улсын үндсэн хуулийн 14-ийн 2-оос. Хүний эрх дотор хүний үндсэн эрх багтана. Тэгэхээр хүний үндсэн эрхүүд гэдэг байна. Тэр төр засгаас тэнд буян хишиг болгож хайрлсан, хишиг болгосон эрх биш. Энэ бол заяамал амьд явах, аж төрөх, амьдрахтай холбоотой тэр заяамал эрх юм. Тэрний үзэл бодол, сэтгэл санаатай холбоотой эрхүүд юм. Хүн эхлээл нэртэй байхаас эхэлнэ. Хүүхэд төрлөө нэр өгдөг. Инээс л хүний эрх эхэлж байна. Хамгийн наазах нь. Тэнд амьд явах эрх нь эхэлж байна. Хүний шашин шүтлэг, үзэл бодлын эрх чөлөө гэдэг бол хүний бас заяамал үндсэн эрхэд багтана. Тэгэхээр хүний үндсэн эрхийг хуучин тогтолцооны үед эхлээд улс төрийн эрх чөлөө, нийгмийн эдийн засгийн эрх чөлөө, хувийн эрх чөлөөг гуравт нь тавьдаг байсан бол Монгол улсын шинэ үндсэн хуулиар хүний эрх чөлөөний дотор хүний хувийн эрх чөлөөг бол анх түрүүнд нь авч үзсэн. Тийм ч учраас Монгол улсын үндсэн хуулиар тунхаглан баталгаажуулсан эрх дотор амьд явах эрх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх гээд эрхүүдийг бол зааж өгсөн байдаг. Хүний эрх бол одоо хязгааргүй тэмүүлж байдаг. Гэтэл түүнийг одоо тэр эрх зүйн мөн чанар, улс төрлөг мөн чанараас нь шалтгаалаад тэнтэй авцалдаад одоо хязгаарлах зайлшгүй шаардлага болдог. Өөрөөр хэлбэл хүний заяагдмал эрхийг олж хараад хууль эрх зүйн бичигдмэл эрх зүйн актуудад тавьсан явбал нөгөө талаар хүнд эрх чөлөө олгож байгаа мэт боловч нөгөө талаараа хүний эрхийг хязгаарлан тогтоож байгаа асуудал. Хүний бусдайгаа харьцах, хүний нийгэмтэйгээ харьцах, хүний байгалийн иргэшээлтэй зохицон амьдрах энэ харьцааг л одоо зохицуулж байгаа учраас философи одоо эрх зүйн асуудал түүний дотор хүний эрхийн асуудал бол философи сэтгэлгээний асуудлаа гэж ингэж болно. Хүний эрх гэдэг бол тэр хүний амьдралын өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулах, оршин тогтнох боломж юм а гэж бид ойлгож болно. Эрхийг үүргийг бол зайлшгүй хийх шаардлага юм а гэж ойлгодог. Эрх чөлөөг бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах чөлөөт байдлыг бол одоо эрх чөлөө гэж одоо бид ойлгодог. Тэгвэл энэ үндсэн хуулиар тунхаглан баталгаажуулсан энэ эрхүүд цаанаа сүм баталгаатай. Мөн хувь хүн бүр эрхээ эдлэхтэй бусдын эрхээр тэр хүний тухайн хүний эрх хязгаарлагдж байдгийн шүү гэдгийг байнга ойлгох шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл бусдын эрхэнд хүндэтгэлтэй хандах асуудал зайлшгүй болон тавигддаг юм а. Өнөө болон ирээдүйд зөвхөн таал өөрийн эрхийг хэрэгжүүлнэ. Хүний эрх бол таны эрх. Тэдгээрийг эзэмш, хамгаал, дэлгэрүүл, түүнийг ойлго, түүнийг шаард, тэдгээрийг дитэг, баяжуул гэж Кофи Аннан гэдэг нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга байсан хүн хэлсэн байна. Энийг задлаад ярихад бол маш их олон ойлголт гарч ирж байна. Өнөөдөр та бид бас энэ сэдвээр ярилцах болно. Хүний эрхтэй холбоогүй ер нь байгууллага гэж бол байхгүй. Энэ эцсийн эцэст бол хүний эрхтэр ардчлалж нийгмийн эдийн засгийн байгууллагын тогтолцооч, үйлдвэрлэл, үйл ажиллагаа оршихуйн асуудалч цөмөөрөө эцсийн эцэст хүний эрх гэдэг нэг цэг дээр хүн гэж оршин байгаа цагт хүний эрх гэдэг дээр л цөмөөрөө очиж төвлөрдөг юм байна гэдгийг харж болох юм. Тэгвэл үндэсний механизм дотор юу орох вэ гэхэд энэ Монгол улсын үндсэн хууль болон түүний дагуу түүний 2 дугаар бүлэг заасан хүний эрхийн үндсэн эрхүүдтэй холбоотой хуулиуд бүтнээрээ нийлбэр тогтолцоогоороо хүний эрхийг хамгаалахад үйлчилж байна гэж хэлж болно. Мөн хүний эрхийг хамгаалдаг механизм байна. Хүний эрхийг хамгаалахад дан ганц хууль тогтоомж түүнийг хэрэгжүүлэх механизм байгаа зогсохгүй иргэд өөрсдөө хүний эрхийн талаар мэдлэгтэй байх нь чухал байна. Хүн өөрийн болон бусдын эдлэх ёстой эрхийг мэдэрч байх нь хүний эрхийг үр дүнтэй хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл муу юм а. Тэгэхээр Монгол улсад хүний эрхийг хангадаг ямар байгууллагууд байна вэ? Үндсэн хуулийн заасан улсын их хурл, ерөнхийлөгч, засгийн газар,
нутгийн удирдлагын байгууллага, шүүх эрх мэдлийн байгууллагууд бүхий л тогтолцоогоор. Өөрөөр хэлбэл төрийн 3 эрх мэдэл гэж ярьдаг цөм эцсийн эцэст юун чиглэдэггүй л хүний эрхийг хангалттай чиглэдэг. За үндэсний механизмын хувьд бол өнөөдөр улсын хурал, засгийн газар, шүүх гэх мэт төрийн байгууллагууд, дээрээс нь орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд, за мөн иргэний нийгмийн байгууллагууд одоо ажиллаж байна. Дээрээс нь Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс бол бие даасан хараад тусаар бас хөндлөнгийн хяналт тавих замаар хүний эрхийн механизмын нэг бүрэлдэхүүн хэсэгт ороод ажиллаж байна л да. Хүний эрхийн үндэсний комиссийн зүгээс бол яг энэ иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах чиглэлээр бол олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Хамгийн наацх нэг жишээг дурдхад бол өнгөрсөн онд хүний эрхийн үндэсний комисс уул уурхайн асуудлаар хяналт шалгалтын ажлыг явуулж явах үед Дорногов аймгийн Айраг суманд одоо Айраг сумын одоо салхины дээд хэсэгт нь ингээд жонш бутлах, олборлох үйл ажиллагаа явуулдаг. Түүний улмаас яг тухайн сумын иргэдийн одоо салхин дээр нь тэр жонш боловсруулснаас үүдэлтэй утаа унаар нь ирдэг, тоошороо нь ирдэг. Үүнээс болж иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж гин гэсэн гомдлыг манад ирүүлж ирсэн. За хүний эрхийн үндэсний комисс Ашигт Хотын ерөнхий газар, мэргэжлийн хэлтийн ерөнхий газартай хамтраад энэ үед шалгалт хийж зарим асуудлыг цэгцэлж одоо нөгөө уурхайн үйл ажиллагаагаа салхины дээд хэсэгт явуулж ирснийг нь бол өөрчилж одоо байрлалын өөрчлөх ч гэдэг юм уу энэ чиглэлээр бол тухайн орон нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан ийм жишээ байдаг. Хүний эрхийн асуудал бол одоо энэ хүн төрлөختөд үүссэн цагаас эхлээд хүн эрхийнхээ төлөө, хүн шиг амьдрахын төлөө, хүн шиг байхын төлөө, нийгэмд хүнийхээ хувьд байр суурь эзлэхийн төлөө явуулж ирсэн тэмцэл юм а гэж хэлж болно. 1960-ад онд Америкт Мартин Лютер Кинг арьсангоор ялгарлан гадуурхахын эсрэг тэмцэж байсан юм. Түүний надад мөрөөдөл бий гэсэн алдарт илтгэл олон хүнд итгэл найдвар бас эрхийнхээ төлөө тэмцэх эрч хүчийг өгсөн юм. Түүнийг энэ үгээ хэлж эрхийнхээ төлөө тэмцэхээс 20 гаруй жилийн өмнө нэгдсэн үндэсний байгууллагаас энэ эрхийг тунхагласан байсан ч амьдрал дээр биелээ олоогүй байлаа. Харин өмнөд Африкт Нельсон Мандела нийгмийн шударга байдлын төлөө тэмцэж амьдралынхаа 27 жилийг торны сан өнгөрөөсөн ч тэмцлээ үргэлжлүүлсээр л байсан юм. Өөрийн амьдралаа би Африкийн ард түмний тусын тулд зориулсаар ирсэн. Би цагаан арснууд, хар арстай хүмүүсийг дарлахын эсрэг тэмцсэн. Би хүн бүхэнд тэгшэрхтэй, бие биенээ хүндэлсэн, ардчилсан чөлөөт нийгмийг дээдэлдэг. Гэхдээ энэ чөлөөт нийгмийн төлөө шаардлагатай бол үхэхэд ч бэлэн байна хэмээн хэлж байсан юм. 20 дугаар зууны эхээр энэтхэгт Махатма Ганди нийгмийн тэгш биш байдал, колоничлалын эсрэг тэмцэж, хүний эрхийн төлөө олон тэмцэгчдийн үлгэр дуурайл болсон юм. Зөвхөх үедээ би түүхийн бүхий л үйл явцад хайр инэрл ямагт ялж байсан гэдгийг сандаг юм. Хүчрхэг алуурчид, дарангуйлагчид тухайн цаг үедээ ялагдчихгүй бит байсан ч эцсийн эцэст тэд дандаа унаж ялагдаж байсан. Ямагт энэ талаар бодож тэрээр хэлж байсан юм. Харин өнөө цагийн хамгийн залуу хүний эрхийн төлөө тэмцэгчл Пакистаны 16 настай Малала охин юм. Тэр охидын сурч боловсрох эрх, тэгш боломжийн төлөө тууштай тэмцэж талибуудад буудуулсан ч тэмцлээ үргэлжлүүлсээр л байсан юм. Тэрийн онд Европын холбооны хүний эрхийн дээд шагнал болох Сахаровын шагнал болон Политковскаягийн шагнал зэрэг олон улсын нэр хүндтэй хэд хэдэн шагналыг гардаад байгаа лээ. Бид өнөөдөр хүний эрх гэдэг энэ их өргөн хүрээтэй, их багтаамжтай өдөр тутмын энэ асуудлын дотор Монгол улсын иргэн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан үндсэн хуулийн энэ заалтыг тодруулж ярья гэж бодож байна. Иргэн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах гэдэг маань хүний амьд явах эрхээс үүсч гарч байна гэсэн. Хүний үйл ажиллагааны нөлөөллөөс байгаль орчинд үүсч буй эрүүл мэнд, амь насанд учирч болох аюулаас иргэд өөрсдөө хамгаалах боломжийг бид эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх гэж хэлж болох юм. Энэ бол хүний үндсэн эрхэд багтж байна. Өнөөдөр байгаль орчин, эколог, хүрээлэн байгаа орчин, нийгмийн орчин их олон нэр томьёогоор хэрэглэгддэг. Гэлээ гэхдээ ухтаа ерөөсөө хүний та биднийг хүрээлэн байгаа иргэн тойрон бидний орчинг гэр орноос ахуулаад гудамж талбай нутаг ус бүхэл зүйлийг бол одоо бидний хүрээлэн байгаа орчон гэж ингэж ойлгож болох. Энэ нь эрүүл аюулгүй байх асуудал хуулиас чухал байна.
Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдлагаас хамгаалуулах эрхтэй. Монгол улсын үндсэн хуулийн 16-гийн 2-оос. Тэгэхээр байгаль хүн хоёрын шүтэлцээний тухай асуудал энэ дээр гарч ирнэ. Хүн байгалгүйгээр оршин тогтнож чадахгүй. Хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн, нийгмийн бүтээгдэхүүн. Агааргүй жишээ нь хэдхэн минут оршин тогтнож чадахгүй. Усгүй нэг сайндаа 2-3 хоног баг. Хоол тэжээлгүй бол хоол хүнсгүй бол нэг сайндаа нэг сар 2 сар л болох баг. Тэгэхээр байгалаас хүнийг салгах ямар ч арга байхгүй байна гэдг нь харагдаж байна. Урагшаа улс орон урагшаа хөгжиж байна. Хөгжихийн хэрээр эколог байгаль орчин тэгээ хөгжиж гин үү? Унган төрхөө хадгалж гин үхээр тийм биш вэ. Хөгжил, иргэдийн амжиргааны төвшин нь байгалийн доройтлоосоо төрүүлж чадахгүй, харин одоо байгалийн доройтол нь төрүүлээд байгаа жишээ. Энэ одоо гониг жишээ бидний иргэн тойронд байна. Дэлхийд дахинд ч байна, манай улсын хэмжээнд ч байна. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх бол зөвхөн Монгол улсад төдийгүй дэлхийд дахинд бол цоошин эрхүүдийн нэг юм л да. Хүний эрхийн хөгжлийг ер нь үндсэндээ 3 үе шатанд хувааж авч үзэх нь хэлбэг байдаг. За нэгдүгээр үе шатыг бол дэлхийн улс орнууд үндсэн хуулиараа хүний эрхийг баталгаажуулах, хамгаалуулах асуудалтай холбож авч үздэг болвол за хоёр дахь үе шатыг нь нэгдсэн үндэсний байгууллага байгуулагдсантай холбоотойгоор хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдаж, за иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, эдийн засаг нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пакт батлагдах энэ үед бий болсон эрхүүдийг бол ойлгож авч үзэх нь байдаг л да. За эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хувьд бол ер нь бол аж үйлдвэр эрчимтэй хөгжиж, нийгэм эдийн засаг хөгжсөний хэрээр бол байгаль экологийн орчин өөрчлөгдөх энэ шалтгааны улмаас бол шинээр бий болсон эрхүүдийн нэг гэж авч үздэг. Анх хүрээлэн буй орчны асуудлаар нэлээд идэвхтэй ажилладаг Америкийн хуульч Рэйчел Карсон гэдэг эмэгтэй болохоор за Америкийн нэгдсэн улс бол өөрөө үндсэн хуульдаа бүх иргэн төрийн буруутай үйл ажиллагааны улмаас эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэн зөрчигдсөн тохиолдолд түүнээс ангид байх тэр эрхийн баталгааг бүрдүүлэх ёстой гэж анх 1960-ад оны ихээр бол хүчтэй дуу хоолой өргөж байсан. Энэ үе бол яг эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн үндэс суурь бүрдэж эхэлсэн гэж ойлгож болно. За 1967 онд Английн өмнөд хэсэгт Тори каньон гэдэг томоохон одоо нефт тээвэрлэх хөлөг онгоц одоо осолдож далайд их хэмжээний нефт газрын тус асгарснаас болж тухайн одоо орчин их бохирдож үүний улмаас бол бараг 15,000 орчим шууд одоо үхэж үрэгдсэн ийм эмгэнэлтэй явдал болсон. За энэ бол яг дэлхийн нийтийн одоо анхаарлыг бол энэ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх бол зайлшгүй байх ёстой байна. Ийм эрхийг бий болгох шаардлагатай байна гэдэг зүйл дээр анхаарлыг хандуулахад хүргэсэн л дээ. За та бүхэн зүгээр мэдээл болгоод хэлэхэд бол дэлхийн 140 орчим улсад бол яг хүрээлэн буй орчны эрхийн асуудлыг тусгаж өгсөн. Тэр дундаа дэлхийн 70 орчим улсад бол яг энэ хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн тэр эрхийн баталгааг бол бүрдүүлж өгсөн байдаг юм аа. Хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх бол маш эмзэг эрх. Маш эмзэг эрх. Энэ эрх яагаад эмзэг байдаг вэ гэхээр зөрчигдөх магадлал маш ихтэй байдаг. Тэрүүгээр их онцлогтой. Энэ эрх бол хүний өдөр тутмын одоо амьдралын эрэлт хэрэгцээнд орж явдаг эрх. Би зүгээр жижиг гэхгүй нэг жишээ хэлье. Жишээ нь албан газар байгууллагууд ялангуяа одоо ингээд өвлийн энэ алдаргаа гулгаа ихэлсэн энэ үед бол өөрийнхөө орчныг одоо тэр цас мөсийг арилгаагүйгээс болоод тэр байгууллагын хажуугаар байрны хажуугаар явж исэн юм уу тэр дүү орох гэж байсан хүн халтар зунаад хөл гараа гэмтээчих болно шүү дээ. Тэгвэл нөгөө эрүүлгүй орчинд амьдрах тэр хүний эрх зөрчигдөж байна гэсэн үг. Тийм учраас одоо хон телевизээр одоо суртал нэвтрүүлэг ухуулга явж байна шүү дээ. Та нар одоо энэ албан газар байгууллагын хажуугаар явж байгаад халтар зунж гэмтэх юм бол хохирлоо нөхөн төлүүлж авах хэрэгтэй шүү. Энийг анхаарч байгаарай гэж одоо ингэж ярьж байна шүү. Энэ бол маш зөв. Энийг бол энгийн жижиг зүйл гэхгүйгээр нөгөө хуулинд орсон зүйлүүдээ баталгаажуулж амьдрал хэрэгжүүлэх арга ухааныг л хэлж өгч байгаа зүйл. Тэгэхээр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх бол нэгдүгээрт бол эрүүл орчинд амьдрах хэрэгтэй хүн. Тэгэхээр байгаль эрүүл орчин гэдэгт байгаль экологийн орчин одоо орж байна. За хоёрт аюулгүй орчин орж.
За аюулгүй орчинд нийгмийн орчин одоо гол нь орж байгаа. За тэгвэл эрүүл аюулгүй орчин гэдэгт байгалийн экологийн орчин гэдэгт юу орох юм бэ? Экологийн эвдэр сүрэл одоо бидэнд тулаад байна. Агаарын бохирдол, усны бохирдол, ой нөөцийн хомсдол, хөрсний бохирдол, хог хаягдал бол одоо энэ байгаль экологийн орчинд одоо орж байна. Экологийн тэнцвэр алдагдана гэж. Экологийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах хэрэгтэй гэж байгаа шүү. Хамгаалуулах хэрэгтэй гэж. Тэгэхээр хүн өөрөө тэрнийг хамгаалах биш, ямар нэгэн хөндлөнгийн субъектээр хамгаалуулах тухай үндсэн хууль заасан гэж ойлгож болж байгаа юм. Тэр хамгаалах эзэн хэн бэхээр төр. Тэгэхээр экологийн тэнцэл алдагдана гэдэг юу гэсэн үг вэ гэхээр хамгийн давчаар хэлэхэд хүн экологид хэвийн амьдарч байх тэр боломж алдагдаж байгаа нөхцөлийг л экологийн тэнцэл алдагдаж байна гэж байгаа юм. Тэгэхээр хүн амьдрах орчингүй болгочихгүй байхыг төр хариуцсан шүү гэсэн ийм зүйл байгааг манай одоо ард иргэд уншигч судлаачид бол энд их анхаарал тавьж энэ тухайн асуудлыг бас төрдөн тавьж санал онлон оруулж санал бодлон хэлж төр засгаасаа шаардаж шахаж төрний төлөө тэмцэж байх явдал бол чухал ажил бүгдэлтэй. Нийгмийн орчинд барилга хот байгуулалт, техникийн аюулгүй байдал, автозамын аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн болон бараа бүтээгдэхүүний аюулгүй байдал орж байна. Нийгмийн орчин бол хүний эрүүл аюулгүй орчинд бол маш их нөлөө үзүүлж идэг. Ялангуяа энэ дотор барилга хот байгуулалтын асуудал. За хот байгуулалтын хувьд манайх Улаанбаатар хот анх бол үндсэндээ 400 мянган хүн зориулагдаж үндсэндээ төлөвлөгдөж байсан хот гэж түүхэн сурвалж бичиг дурдсан байдаг. Гэтэл одоо энэ тоо маань 2-3 дахин өссөн. Тэгэхээр энэ нөгөө хот байгуулалт, зохион байгуулалт нөрөө байх ёстой төвшнөөс нь даваад энийг нь дагаад нэг хүний аюулгүй орчинд амьдрах, эрүүл орчинд амьдрах эрхэн маань өөрөө зөксөж байгаамаа. Энэ утгаараа цаагаарамаас юу хэлэх гээд байна гэхээр хот байгуулалт маань өөрөө зохисны шаардлага, зохисны нөгөө байх ёстой төвшин нөрөө алдагдаад ирэхээр дагаад хүний нөгөө үндсэн эрхэнд бас халдах үндэслэл болоод байна. Тэр нь хот байгуулалтын одоо гол бодлого бол барилга байгууламж барих замаар үндсэндээ иргэдийг орон сууцчлуулах хөтөлбөрүүд явагдаж байна. Энэтэй холбоотой барилга байгууламж барих, ашиглах энэ явцад бол магадгүй барилгын зохисны стандарт, чанар, шаардлагын хангаагүй улмаас түүнтэй холбоотой хүний эрх зөрчигдөх асуудал бол түгээмэл өнөөдөр гарч байгаа. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зүйн баталгаа тэгвэл юу байх вэ гэж. За эхлээд үндэсний эрх зүйн баталгаа гэж байна. За энд тухайлбал эний түрүү ярьсан хууль тогтоомж. Монгол улсын үндсэн хуулиас эхлээд байгаль орчныг хамгаалах тухай хууль, агаарын тухай хууль, усны тухай хууль, хог хаягдлын тухай хууль гэдэг юм уу? Одоо ингээд өчнөө нийт дүнгээрээ 30 гаруй хууль бол одоо үйлчилж байгаа. За олон үзэл баримтал тогтоо шийдвэрүүд үнтэй холбогдуулж гарсан. Тухайлбал Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтал дотор экологийн аюулгүй байдал бол одоо их том байр эзэлж байгаа. Хүний аюулгүй байдал, экологийн аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал. Угтаа энэ гурван аюулгүй байдал хүний эрхтэй очиод холбогдож байгаа юм явж. Төрөөс экологийн талаар баримтлах бодлого аюулгүй орчинтой Монгол хүн хөтөлбөр гэх мэтлэнгээ олон хөтөлбөр. Одоо хамгийн сүүлд ногоо хөгжил хөтөлбөрийн тухай бид дунд хугацааны хөтөлбөрийн тухай яригдчих. Олон улсын эрх зүйн баталгааны хувьд бол хүний эрхийн түгээмэл тунхаглаас эхлээд байгаль орчныг хамгаалах чиглэгдсэн Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцууд бол олон байгаамаа. Монгол улс хүний эрхийг хамгаалах олон улсын үндсэн гол баримт бичгүүдэд нэгдэн ороод байна. Тухайлбал иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, түүний 1-р нэмэлт протокол, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, арьс, үндсээр алгачлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц, эмэгтэйчүүдийг алгачлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцах шийтгэхийн эсрэг конвенц, хүүхдийн эрхийн конвенц, түүний нэмэлт протокол, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенц ба түүний нэмэлт протокол, олон улсын хөдөлмөрийн байгууллагын шуумаар батлагдсан нэгдсэн үндэсний байгууллагын эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын нэмэлт протоколд нэгдэн ороод байгаа юм. Харин иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахаар озоны давхаргыг хамгаалах тухай Бенийн конвенц, озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол,
Зэрлэг Антан ба Ургамлын аймгийн ховорцсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц. Аюултай хог хаягдлыг хил дамнуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базлийн конвенц. Өөр амьсгалын өөрчлөлтийн тухай нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенц. Киотогийн протокол зэрэг нэр бүхий 13 баримт бичгийг тус тус сойрхон баталсан байгаа юм. Үндэсний хэмжээнд хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг 30 гаруй хуулиар зохицуулж байна. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх гэдэг энэ эрх маань маш өргөн хүрээтэй. Энэ эрхийг Монгол Улсын үндсэн хуулинд зааж өгснөөс гадна энэ эрхийг хэрэгжүүлэх тэр орчин нөхцөл хэрэгжүүлэх тэр баталгаа бол салбар хуулиудад ч гэсэн зааж өгсөн байдаг. За жишээ нь одоо үгүй уул уурхайн хууль тогтоомжууд, бизнесийн байгууллагын үйл ажиллагааг хуульчилсан хууль тогтоомжууд, за салбарын иргэний хуулиудад ч гэсэн энэ эрүүл аюулгүй орчинд амьдрах энэ эрхийг хангаж хамгаалах талаар бол зааж өгсөн байж байгаамаа. За жишээ нь уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд бол яг гэхээр нөхөн сэргээлтийг бол заавал хийж явах ёстой. Энэ нөхөн сэргээлтийг хийгээгүй тохиолдолд өөрөө яг гэхээр нөгөө л нэг Монгол Улсын үндсэн хуулинд зааж өгсөн хүний эрүүл буюу эсвэл аюулгүй орчинд амьдрах эрх нь өөрөө зөрчигдөж эхэлдэгтэй холбоотой. За мөн бизнесийн одоо үйл ажиллагаа явуулдаг барилга байгууламж барьж байгаа бизнесийн байгууллагууд маань тухайн барилга байгууламжийг барих явцдаа хүний аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд барилгын норм стандартаар шаардлагад хангасан тэр бэхэлгээ аюулгүй ажиллагааны журмыг бол чанд сахин мөрдөж явах ёстой. Бид аюулгүй орчинд, эрүүл аюулгүй орчинд одоо холбогдсон энэ олон хууль тогтоомж гарч байна. Тэгэхээр хууль тогтоомжийн хэрэгжилт амьдрал дээр ямар байгаа вэ? Яаж эрхээ хамгаалах вэ? Яаж нөхөн төлбөр авах вэ? Өнөөдөр агаарын бохирдлоос болоод одоо маш их хохирол үзэж байна. Хүмүүс эрүүл мэндээрээ хохирч байна. Байгаль орчны бэлчээрийн одоо сүйтгэлээс болоод малчин ард түмэн байна, одоо нүүдлийн мал аж ахуйд хохирол учирч байна. Аж амжиргаанд нь хохирол учирч байна. Уул уурхайн ашиглалтай холбогдуулаад байгаль хамгаалах асуудал, уул уурхайн ашиглалт хоёр бол одоо сөрөг байр суурьтай байж байна. Хүн байгальтай харьцах эерэг ба сөрөг харилцаа гэж байна. Тэгвэл өнөөдөр эерэг гэхээсээ илүү сөрөг харилцаа нь бол одоо дамгайлах байдалтай болцсон байх шээ. Өнөөдөр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөөд байна, орчны бохирдол ихтэй байна, орчны одоо байгалийн тэнцэл алдагдаад байна, энийг хамгаалахгүй байна гэдэг бол ер нь эцсийн дүндээ төр бас яг энэ иргэдийнхээ өмнө энэ одоо иргэд нь энэ эрхээ эдлэх тэр боломжийг хангаж өгч чадахгүй байгаатай л шууд холбоотой гэж ойлгогдож бас болох юм. Тэгэхээр зөвхөн орчин үед бол улс орнууд хөгжил гэдгийг арай өөр өнцгөр бас хардаг болсон. Илүү мөнгөнд суурилсан гэдэг юм уу, капитал суурилсан эдийн засаг байхаас илүү мэдлэгт суурилсан одоо эдийн засагт одоо тэмүүлдэг болсон. Яг энэ тохиолдолд бид нар бас нөгөө эрүүл аюулгүй орчинд одоо амьдрах иргэдийн эрхийг хангаж хамгаалах чиглэлээр Монгол хүмүүсийн нөгөө байгальтайгаа харьцаж байсан тэр зан үйлийг бас дахин сэргээх тухай асуудал ч гэсэн энд яригдах ёстой байх. 21-р зуунд хөгжлийн асуудлыг ярихдаа заавал хүрээлэн байгаа орчин, байгаль орчинтой хамт авч үзэхгүй бол хөгжил нь орчноосоо төрүүлээд байх юм бол бидний оршихуйн үндэс болсон байгаль орчин сүйдээд экологийн мөхөл сүрэлд хүрэх ийм нөхцөл бүрдэх юма гэдгийг хаасайгүй мэдж энэс сэргийлэх талын олон талт ажлыг хийж байна. Экологийн доройтлыг, экологийн гажаас, экологийн хямрал, экологийн сүрэл гэх олон хэмжээсээр хэмждэг. Тэгвэл манай улсын хувьд ямар хэмжээст нь багтах юм бэ? Ус нь ямар хэмжээст багтах вэ? Хөрсний эвдрэл бохирдол нь ямар хэмжээст багтах вэ? Ойн нөхөн одоо ой нөөц багасж хорогдож байгаа нь ямар хэмжээст багтах вэ? Агаарын бохирдол нь ямар хэмжээст багтах вэ гэд яриул одоо энэ маш олон зүйл болно. Ийм учраас ногоо эдийн засгийг хөгжүүлэх, ногоон хөтөлбөрийг хэрэгжүүлэх, улс орноо доктортой байгаль орчноо хамт авч явдаг энэ хөгжил рүү чиглүүлэх асуудал онц чухлаар тавигдж байгаа юм аа. Мөн хүний эрхийн тухай өнөөдөр бид олон талаас нь ярьлаа. Хүний эрхийг үндсэнд нь иргэдийн дэгширхийн асуудал, гарал үүсэл тийм үү? Нийгмийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, боловсрол, хүйс харгалзахгүйгээр сүм эрхидлэх тухай ярьдаг. Энэ бол хүний эрхийн бас суур асуудал. Мөн түүнчлэн бүлгийн эрхийн тухай асуудал өнөөдөр хурцаар тавигдж байгаа. Хүүхдийн эрхийн асуудал, эмэгтэйчүүд хүйсийн эрхийн асуудал, үндэсний цөөхөн эрхийн асуудал, бусад
олон одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн асуудал гэх мэтлэнгээр нийгмийн бүлгийн эрхийн асуудал ч гэсэн одоо бас чухлаар тавигдаж бидний анхаарлын төвд байх ёстой. Монгол улс хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг батлан гаргасан. Үндсэн хуультай байна. Тэгэхээр бидний батлан гаргаж байгаа хууль болгонд хүний эрхийн асуудал сууж өгөх ёстой юм. Тэнд үндэсний аюулгүй байдлын эрх ашиг, хүний эрхийн асуудал хоёр бол зайлшгүй сууж өгөх ёстой. Тэр дотроо бас доктортой хөгжил, байгаль орчныг хамгаалах бодлого сууж өгөх ёстой юм. Ийм учраас өнөөдрийн үйлчилж байгаа 420 гаруй хууль яг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж бие даасан хууль үйлчилж байна. Энэ дотор хүний эрхийн шүүлтүүрээр авахд аль нь хүний эрхэд чиглэсэн, хүний эрхийг хязгаарлахад, боож хаахад, хүний эрхийг хөсөрдүүлэхэд, мөн хүний эрхийг зөрчихэд хүргэж болзошгүй тийм заалтууд ялангуяа хүний амьд явах болоод хувийн эрх хэрэгчлөөтэй холбоотой, улс төрийн эрх хэрэгчлөөтэй холбоотой, хувийн өмч рүү халдсантай холбоотой ийм олон асуудлуудыг бид анализ, дүн шинжилгээ хийж бас үзэх шаардлагач тавигдж байна. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд хүний эрхийн асуудал бол хүний хувийн эрх хэрэгчлөө, нийгмийн эдийн засгийн эрх хэрэгчлөө, улс төрийн эрх хэрэгчлөөнөөс бүрддэг юм байна. Энэ гурван бүлэг эрх хэрэгчлөөн дотор хүний 40-50 эрх болж задардаг юм байна. Энэ эрх хэрэгчлөөг хангах баталгааг төр бүрдүүлж өгөх үүрэг хүлээдэг юм байна. Хүний эрхийн нухта бусад хүний эрхээр бас хязгаарлагдаж үүргийг давхар агуулж байдаг юм байна гэдгийг өнөөдрийн нэвтрүүлгээс манай хүүхэд багчууд, иргэд үзэгчид маань мэдэж авсан байхаа гэж бодож байна. Та бүгд маань эрхээ хамгаалуулж, эрхийнхээ төлөө тэмцэж, мөн бусад иргэдийнхээ эрхийг хүндэтгэж байхыг та бүхэндээ хүсч уриалж байна. Өнөөдрийн бидний нэвтрүүлэг үүгээр өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай.